За сайн байцгаана уу? Орой минь төргий. За яг дууд болох гэж байгаа юм шиг зогсож байна. Тэгэхээр энэ удаагийнхаа лайваар та бүхэндээ биеийн ухаан гэдэг сонирхолтой сэдвээр ярилцах гэсэн юм аа. Тэгэхээр биеийн ухаан гэж юу хэлдэг юм бэ? Бидний зөвхөн энэ оюун тарих, уураг тарих ухаантай мөнгө үгүй. Бидний энэ махан бие бод маань бас ухаантай байдаг байгаа. За тэгэхээр Update Mind 3 хөтөлбөрийнхөө хүрээнд биеийн ухаан гэдэг бидний сэтгэлгээний нэг хэсгийг авч үзэх юм бол биеийн ухаан гэдэг зүйл маань биднийг хэр эрүүл байх уу, хэр өөрийгөө мэдрэх үү, заримдаа хүмүүс ингээ хичээгээд байхад амжилт гаргадаггүй. Ялангуяа олимпийн тамирчид маш их хичээсэн мөртлөө амжилт гаргадаггүй. Зарим хүмүүс яагаад илүү амжилт гаргадаггүй талаар ярилцъя. За тэгэхээр бид бүхэн ганцхан зүйлийг мэддэг те, бид бүх ямар ч гэсэн нэг гартаа гэдгийг мэддэг, хөлтөө гэдгийг мэддэг, тэгээд нэг юм бие хаатай гэдгийг мэддэг. Тэгвэл бидний боддог энэ биенээс гадна дахиад нэг өөр бие байдаг байна. Тэрний юу гэхээр бидний тарих гэдэг энэ зүйл маань бидний энэ бие махбодыг өдөртдөг те. Өнөөдөр би одоо жишээ нь микрофоныг баруун гараараа бариад 100 гараараа ингэж хөдөлгөхдөө миний гар ингэж хөдөлж байгааг тарих өдөртөж байгаа. Тархинасаа ингэж команд өгж байгаа те. Би ингэж команд өгч ийж за одоо нэг гараа нэг ингэчих юм бол та нарт нэг арай дээр харагдах юм болов гэдэг. Тэгвэл л штэ. Миний доо айтайхан сонсогдож байна уу? За хариулт өгөөрэй манайхаа. За тэгэхээр энэ бидний энэ гар, энэ 100 гарнаас гадна бидний тарих оюун ухаанд бас нэгэн гар байдаг байна. Тэр нь яадаг вэ гэхээр энэ дээр нэг жишээг татхад бид бүхэн суудлын мэдрэлэн гимтээд эсвэл ингээд осолд орсны дараагаар хөлн хөдөлгөө болцсон гэдэг дээр яадаг вэ гэхээр тэр тархинаас бие рүү удирддаг хэсэг нь гимцэнтэй холбоотойгоор мэдрэлийн хэсэг нь гимцэнтэй холбоотойгоор хүн хөдөлж чадхаа бичдэг. Тэгвэл яг үүнтэй адилхан бидний тарих гэдэг зүйл бидний бие махбод гэдэг зүйлийг удирддаг тэр хэсэг одоо энэ гарыг удирдах юм байна гэдэг нэг дохио очих нь шүү дээ. Тэр дохионы хэсэг бид нар хамгийн их өөрөө хөгжүүлж болох боломж юм байгаамаа. За тэгэхээр энэ дээр бид нар хятадууд нэг хийн дасгал хийдэг юм мэдхүү нэг өглөө босгоор ингээл нэг хийн дасгал хийгээл ингээл хийлээдэг. Тэгээ бас дээрэс нөгөө Кунг-фу панда гэх кино энэ дээр өөрийнхөө ингээд чийг захирах гэл ингээл энергийн талаар яриад байдаг. Энэ бүх зүйл маань хүний урт наслагтай холбоотой, эрүүл байхтай холбоотой зүйлүүд маань энэ бие махбодоо мэдрэхээс эхэлдэг. Бие махбод энэ махан бие мэдэрнэ гэдэг маань бид бүхэн зөвхөн ингээ байгаа талаас нь мэдрээд идэг. Зүгээр л нэг энэ гар байвал болоо, хөл байвал болоо юм шиг мэдрээд идэг. Авч бид нар энэ оюун санаа тархинд байгаа энэ гар хөлтөөгөө энэ боддоор харагдаж байгаа гар хөлөө нийлүүлж бидний хөдөлгөөн яг хүчтэйгээр оршдог байна. Энэ бэлтгэлийг олимпийн тамирчид дээрс нь бие махбодны спортоор хичээлж байгаа хүмүүс хэрэгэлдэг байна. Тэгэхээр энэ нь бол төсөөллийн дасгалыг маш хүчтэйгээр болгодог дасгал. Дээрс нь маш их энерги ухамсарын төвшөнд хийгддэг зүйл байгаа байхгүй. За тэгэхээр энэний талаар хэдүүл ярил л да. Нөх хийн дасгалын талаар манайхын хийн дасгал үзчихсэн баг те. Хятадууд сүулдээ тэр хийн дасгалыг хэлэхэ болооч. Одоо баахан хийсэрээд бүр ингээд яг тэд нар чинь бүр урт наслаад өгөхөө байлаа гэж хэлж штэ. Тэгээ тэгтлээ бүр урт наслалтлаа хийдэг штэ. Тэгэхээр бидний хувьд тийм дасгал хөдөлгөөн хийдэг хүн тун хомос байдаг те. Тэгэхээр энэ дээр Update Mind 3 хөтөлбөрийн хүрээнд ийм дасгал заах юм аа. Хэрхэн өөрийнхөө энэ тарих оюун болоод бие махбод өрөх холбогддог болох юм. Тэгэхээр нөгөө йогийн багш нар байнга хэлдэг шүү дээ. Нөгөө жишээ нь одоо юм начиг юм мочиг хөдөлгөөнтэй хүн байлаа гэж утгад эвсэл мотоо хүн байлаа гэж утгад таны бие чинь бол уян алархаа хിവэрэ байгаа. Харин таны тарих хөсчөөд байгаа шүү гэд. Тэгэхээр начиг юм уян алархаа биш хүмүүс байвал бид бүхэн тархиндаа гаццсан ихтгэл үнэмшлэрээ би модон гэж өөртөө тайлбарлаад байгаа. Авч бид бүхэн бүгд гэж аагаар сууж бэгээр сууж хичээлж чадах юм бол энэ биеийн ухаантайгаа холбогдож чадах юм бол ямар ч байдлаар сууж чадах нэ. За тэгэхээр энийг нэг судлах юм аа. Дээрэс нь дараагийн нэг зүйл нь бидний бие махбод гэдэг зүйл маань өвдөх болон өвчин хилж ирдэггүй хийсч ирдэг гэж ярьдаг те. Тэгвэл бидний бие махбод өвдөхөөсөө өмнө хилдэг дохио өгдөг. Одоо жишээ нь энэ нуруу ингэж чилээд шүү, ингэж өвдөх гээд шүү гэдэг тохиог байнга өгч идэг. Жишээ нь нурууны султаас болоод бид нар яадаг вүлээ ихт сууж чадгаа болчдөг. Тэрнтэй холбоотойгоор дараа нэг арцэг нуруу дарагдсантай холбоотойгоор эмэгтэйчүүдийн асуудал үүсдэг. Ихмчлэнгээр ингээ өвчнгүүд цаашаа явдаг. Тэгвэл дэлхийн нийтийн анагаах ухаан хайшаа чиглээд байгаа гэхээр урьдчилан сэргийлэх анагаах ухаан өөрийнхөө шинж тэмдгийг анзаараач гэдэг. Тэгээ манайхан чи их гүргэр штэ тий ингээл дандаа өвдөж чадхаараа эмнэлгээр явахаар за өвчин муу ёр гэдэг ч юм уу. Гэтэл нөгөө бие чагнах хэрэгтэй байна. Бие чагна хаан ч өвдөд хаан ч болохгүй байгааг мэдрээч. Хил дандаа хилж идэг танд. За одоо юм нөхөр минь бөөрч өвдөд байна. За нөхөр минь одоо жишээ нь бөөрч өвдөд байна гэхэд нэг шээсний үнэр мөнөрөөр хилдэг те. Шээсний өнгө мөнгөөр хилдэг те. Тэр бид нэр заавал дордуулж иж нэг улаан өнгөөр ингээ шээж мэж иж нэг заавал имлэг домлогоор нэг татагтаа тулгаар нь очдог. Хавдарч гисэн бид нарт мэдээлэл өгч л байдаг. Нэг л бий болохгүй байгааг мэдрүүлж л байдаг. Тэгвэл энэ дээр
урьдчилан сэргийлэхийн тулд ямар аргууд байдаг вэ гэхээр дандаа шинжилгээ өгөөд гүгээд ах юм уу гэдэг дээр. Шинжилгээ өгөөд гүгээд ахасаа өмнө бид нар бие махбодоо өөрсдөө мэдрээс урчвал те. За миний нойрны цаг болцсон байна. За миний энэ дасгал хөдөлгөөн хийх цаг болцсон байна. За миний ингэх цаг болцсон байна. За миний энд нэг өвдөлт мэдрэгдээд байна. Энэ дээр нэг ажиллах хэрэгтэй юм байна. Би энд төвлөрөх хэрэгтэй юм байна гэдэг дээр. Тэгэхээр энэ дээр биеийг скандах буюу бие маань хаана өвдөд байгаа юм бэ? Хаана асуудал байгаа гэдэг ингэж сканддаг аргууд хүртэл байна л да. Тэгэхээр энийг мэдэрчих юм бол хүн өөрийнхөө тархиар бие махбодондоо бид ингэж тушаал өгдөг шүү дээ. Энэний аргыг бид бүхэн далд тухамсрыг судалж байгаа хүмүүс болоо тархи судлаач эрдэмтэд гаргасан байна л да. Энэ дээр олимпийн тамирчдын жишээн дээр гардаг те. Ингээд суулгаж агаад яг одоо ингэж суулгаж агаад олимпийн тамирчдыг одоо ингэж гидсний булчингаа хөдлөх ч юм уу эсвэл ингэж шилбэний булчинд нөлөөлөх дасгалууд хийгээд тэгээ хийсний дараа юу болсон бэ гэхээр яг тэр булчинд нөлөө үзүүлсэн. Тэгснээр энэ тархин дотор төсөөлсөн зүйлийг бодит байдал болоод хийсвэр бодол төсөөлөл хоёрыг энэ тархи гэдэг зүйл маань ялгадгүй юм байна гэдэг дээр. За энэ дээр илүү анхаарал төвлөрсөн байна л да. Дэлхийн нийтийн шинжилгээ ухаан тийш хандаад байна. За тэгэхээр энэ дээр та ямар бодолтой байдаг вэ? За тэгээд бие махбодоо хэр мэдэрдэг вэ? Одоо бид нар чинь бие махбодоо яг мэдэрч чаддаггүй үнэнгээл хэ тэ нэг энэ тэнд явж байгаад энэ хөл мөлөө анзаарахгүй явж байгаад ингээд болон цогсныхоо дараа анхаарал нь хаач явдгийг мэдхгүй тэ. Заримдаа ингээд хумс сурга энэ тэнд санаадгүй ургуулж чаавас гэл ингээд харахаар хумс нугарсан. Бид нар чинь тэгтэл бие махбодоо хайрладаг гэл бие хайрлая гэл фэйсбүүкээр нэг пост ингээд байхан л ингээд өөртөө хайртай юм хитэж. Тэгснээ ингээд дээгүр шал өөр зүйл анхаарал нь өөр зүйл явж ийсэн аа ингээд энэ тэнд ямаа зохиол хөл гарна хөөхөрцөн тэгэл тоохгүй явж идэг. Тэгээ энэ мэтчлэнгээр бидний анхаарал тэмэл бодлоод бидрийг хаашаа хөтлөөд эрүүл мэндийн хувьд хаана аваачдаг вэ? Тэгээд энэ хавдрын эрт илрүүлэг гэж зүйл байсаар идэл бид нар очдоггүй. Тэгээд ингээд бүр тартагтаа тулсан хойно эцэнтэй тулсан хойно очоод тэгээд хандив тусламж гойдаг дээр очдог. Тэгвэл бид нар яагаад заавал хандив тусламж гойдаг дээрээ заавал ямыг эцэстээ тартагтаа тулдаг дээрээ очих ёстой юм бэ? Тэрний хооронд хэдүүлээ өөрөө өөрийгөө мэдрээс урчтэй. Одоо миний энэ хэрэгтэн болохгүй байгаа да. Энэ дээр нэг ажиллая. Энэ дээр бүх хэрэгтэй хамаарна те бие махбод энэ тархитлахоо. Тэгэхээр энэ дээр бид нар хамгийн сайн мэддэг зүйл нь өвчин намдах гэл. Энэ өвчин гэдэг зүйл чинь бид нарт хилээд идэг те энэ нэг юм чи өвдөд болохгүй байна гэхээр бид нар толгоо өвдөд юм гэхээр яадаг вэ? Ханийн төрөнд очиод пиццам ч юм уу, октавин ч юм уу эсвэл ингээд нэг толгооны юм аваад уучдаг те эсвэл дээр үе бол цитрамон ч юм уу те бид нар бөөр имийн жагсаалтаас хасагдсан парацетамол хүртэл бариад уучдаг. За тэгвэл энэ дээр яг тэр цитрамон ч юм уу нэг толгооны юм уугаад бидний толгооны асуудал шийдэгдэж байгаа юм гэлгүй. Тухайн үед бид нар бие махбодод дарангуулад байна шүү дээ тий. Имээр дарангуулж байна. Хими урлаар нь бидний бие махбодод байгаа хими урлаар нь бид нар дарангуулснаа тэрийгэ зүгээр олчлоо энийг яваад байдаг. Гэтэл дараа нь толгоо бүр их асуудлууд үүсээд тархинаас ус нарийсаад тэгээд хамаг бие махбод нь асуудалтай болсны дараагаар баахан тархины ивчлэг ингээд цаашаа явдаг. За тэгвэл бид нар толгой өвдөлтийн шалтгаанууд дээр хэдүүл яриа л да. Тэгээ жишээ нь зүгээр нэг аяг ус уугаагүй холбоотойгоор эсвэл ингээд хит ядарсантай холбоотойгоор толгой өвдөж болно шүү дээ. Тэгэхээр нэг ус уугаа шийдэгч асуудал байтал заавал нэг химийн тэр өөрт хэрэг болж байгаа болохгүйг судлагдсан судлагдаагүй мэдээгүй эмийг уужиж өөрийгөө нэг тайвшруулдаг, төр тайвшруулдаг, гал унтраа гаргаар явдаг тий. За эсвэл ингээд тарган боллоо ингээд тааш нь өөх тос их хидэд байна, таргалалт ихтэй болоод байна гэж хэлдэг тий. Тэгэл сая цагаан цараараа овоол таргасан бах тий. Тэгэхээр ингээд гутал за одоо даралтны муугаал байвал зүгээр болчихно гэл. Тэгэл даралтны муугаа хэдэн жилч явдгийн сүлдий даралтны юм нэг байсан бол хоёр болдго юм ингэж явсараад хөндрүүлдэг. Тэгвэл бид нар яагаад дасгал хөдөлгөөн хийх дээр анхаардаггүй вэ гэдэг. Дандаа нөгөө амар хэлбэр аргыг сонгоод байна л да. Ямар вэ гэхээр нэг юм уул амар баг тэр нь чихэр шиг уудаг болсон тий. Тэгэхээр химийн бодисоор хүчтэйгээр өөрийгөө дарангуулж ийн л да. Тэр нь биднэрт яг уг үндэс шалтгаанаар нь арилгах зүйл нь бид нар өөрийнхөө биеийг мэдрэх юм аа, скандах юм аа. Ялангуяа энэ хүлгийн үзүүрээс толгоо энэ орой хүртлээ скандаж эрүүл мэндэд анхаарах юм аа. Тэгэхээр бид нар ингэдэг л тий өнөөдөр ингээд нэг сонь тий бид нар дэлгүүр орохоор ингээд чихэр боом авахаараа ингээд шоколад авахаар мөнгө юусоо нарийнлдаггүй. Одоо нэг шоколад дунджаар 4-5 мянган төгрөг байдаг тий. Тэгээ нарийн ногоо авахаар яадаггүй. Ваа базраа үнэтэй гэлдэг тий. Тэгэхээр энэ дээр бидний нөгөө сэтгэлгээний ялгаа гараад байгаа шүү тий. Ингээд сая нэг хүүхд мөхт баярлуулах эсвэл ингээд мөнгө төгрөгөө өрөх болохоор хэрэг дэрэггүй юм дүрх болохоор ингээд мөнгө нь гарч ирээд идэг. Тэгсэн юм яг өөртөө зориулаад мөнгө гаргах болохоор ингээд мөнгөгүй жоох ядуулцдаг. Тэр боломжтойнууд нь эрүүл хооллдог гэл. Тэгэл ер нь тэгэл эрүүл хооллохоор л тэр газар доор гар дээр байгаа материалаараа хоолж болохоор шүү дээ тий. За энэ дээр нэг сэтэл санаа өгөхөөр өнөөдрийнхээ лайвгаас орж ирсэн юм аа. Тэгэхээр бие ухаан гэдэг зүйл бол бидний өнөөдрийн харж байгаагаар бие махбодоор хязгаарлагддаг зүйл биш. Аливаа зүйл тархинд явагддаг байгаа шүү. Бидний бие махбод эрүүл байх. Тэгээ дээрэс нь бие махбод удирдах
бүр цаашлбал орой мэнд миний дуу сонсогдож байна уу? Энэ бол миктэй болохоор би ингэ зогсож яриад байгаа. За тийм тэгээд сайн уу Батцэг Иба. За тэгээд биеийн ухаан гэдэг зүйлийг хэвтүүлээ судалмаар байна. Өөрийгөө танин мэдмээр байна. Бид нар ингээд өөрийгөө танин мэдхгүй мөртлөө өрөөлийг ямар сайн мэддэг юм бэ те? Одоо тэрний маань тэр нь өвддөг, энэний маань энэ нь өвддөг гэж явах юм. Тэгээд дээрэс нь бүр ингээд бусдын талаар бодлоор дүүрэн юм толгой тарих юм тий. Дандаа хүүш тэрч тэгж амьдраад энэ ч ингэж амьдраад гэж баахан ховж юу яриад. Тэгээ өөртөө зарцуулах цаг нь ерөөсө хомс юм тий. Тэгээд энэ дээр анхааруул яад юм би өөртөө анхааръя. Тэгээ ингээд тэр тийм байсан чи ийм болцсон гэдэг яриаг би маш их сонсч байсан байхгүй. Ингээд хүмүүс ингээд уулзахаар хоорондоо тэгсээ тэр ч тийм байсан чи ийм болцсон. Тэр тэгсэн чи тэр тарган байсан чи турцсан гэл ингээд ярьдаг. Сайн уу? Орой мэнд тарган байсан чи турцсан гэл. Ингээд гих мэтлэнгээр энэ толгой дотроо өөрөөсөө өөр хүнийг тэгээд яваад байгаа юм биш үү гэдэг санааг би постоорч болон лайворч болон байн гөхийг хүсдэг. Тэгэхээр бид бүхэн өөртөө гоё явах боломжтой, өөртөө эрүүл авах боломжтой, өөртөө өөрийнхөө эзэн байх боломжтой, цаашлуул бусдад туслах боломжтой байхад энэ цаг хугацааг дэмий өнгөрөөж яах юм бэ? Өөрийгөө танин мэдъя, судлъя. Тэгээд 30 хоногийн өрөөнд 30 хоногийн хугацаанд өөрийнхөө энэ толгой тархинд байгаа сэтгэлгээнүүдийг ашиглая. За хамгийн түрүүнд бид нар хамгийн ихний лайваар би үгэн сэтгэлгээний талаар ярьсан тий. Үгээр бид бүхэн хэнийгч найрж болно, хэнийгч унгааж болно. Үгээр бүр хэдэн өдөр босхгүй болтол нь хүнийг мяалж болно шүү дээ. За тэгвэл үгэн сэтгэлгээ энэ дээр нөлөөл. Дээрэс нь ятхан унамшуулах чадвар дээр ядаж нэг нөхрийнхөө дэмжлэгийг авахд дээр дээрэс нь цаашлуул ингээд нэг бараа бүтээгдэхүүн зарах дээр бүр цаашлуул ингээд ихтгэл тавих гэх мэтлэнгээр үгээр бол дуусахгүй зүйлүүд хийж болно те. За тэгээд саяны ярьсанчлаа хов ярьж болж байна. Тэгвэл энэ үгэн сэтгэлгээ гэдэг зүйл маань бид нар үгийг зөв хаана ашиглах гэдэг дээр тэгээд ямар үг гарах вэ гэдэг дээр их хэрэг болохоор зүйлүүд. Тэгээд үгэн сэтгэлгээнд дээр зөвхөн ингээд ярихтай холбоотой зүйл үзэхгүй, сонсохтой холбоотой зүйл. Сайн уу? Сонсохтой холбоотой зүйл үзэн. Тэгэхээр бид нэр хүнийг сонсч чаддгүй. Тэгээд тийм учраас уурлаад явчихдаг. Дандаа уурлаа сэтгэл хөдлөлтөд автаад явчихдаг. Тэ? MC гэж унших уу. За тэгэхээр бид нар ингээд хүнийг сонсож чаддгүйтэй холбоотой, хүүхдээ сонсож чаддгүйтэй холбоотойгоор хүүхдээ энийг хачин амт ингээд эсвэл энэ ойлгохдохгүй өсвөр насны хүүхд хэцүү болчлоо гэж ярьдаг. Нөхрөө сонсохгүйтэй холбоотойгоор энэ надад хайргүй мэн гэж бүр ойлголттой явж идэг. Дээрэс нь за чатаар холбогдоод тэгээд бүртгүүлж болох байгаа шүү. 30 хоногийн өрөөнд өглөө болгон 7 цагаас би лайв ордог. Тэгээд Харвардын Ховард Гарнергийн хүний техникээр дээрэс нь дэлхийн гайхамшигт тархины дасгалуудаар явдаг. Тэгснээр бид бүхэн яадаг вэ гэхээр 30 хоногийн хугацаанд өөрөөрөө шинээр танин мэддэг. Тэгэхээр энэ өмнөх сургалтуудын гайхалтай үр дүнгууд бас байгаа. Та нар манаас сонирхож болох байгаа шүү. Өмнөх лайв дээр бас хуваалцсан байгаа. За тэгээд үгэн сэтгэлгээн дээр энийг ярих байна. Дээрэс нь ном унших арга. Ном унших сайн л гэн, ном унших сайн л гэн. Манайхан ч нөгөө сайн гэхээр хошуурчдаг шүү дээ. Тэр лам айгүй сайн үздэн гэлээхээр ах дүүсээр бүгдэрэг үг очдог. Тэгээд тэр бүү айгүй сайн застын гэлээхээр байдгаа баг гүйцдэг. Тийм. Чатар холбогдорой. Чатар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа. Тэгэхээр би энэ лайваар ерөнхийдөө базаад нэгтгээд ярих болно. За тэгэхээр үгэн сэтгэлгээ энэ одоо яг товчээр ярих юм бол 30 хоногийн хугацаанд наадтай ажиллана. Тэр хугацаанд би 21-ээс 26 хоногийн дотор тархины дасгалуудыг заагаад төлбөр маань 58,000 төгрөг. Яг энэ сургалт маань сая 800,000 төгрөгийн үнэтэй тийм үн цэнийг олгох сургалт байгаа. Тэгээд энэ удаа ганцхан удаа 58,000 төгрөгөөр зарлагдчихж байгаа. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад ороод ирээрээ. Тэгээд дээрэс нь энэ сургалтаар би ганцхан тархины дасгал заагаад дуусахгүй. Сэтгэл засал гэдэг зүйлийг орно. Орой манд баясгалагч сэтгэл засал гэдэг зүйлийг орно. Тэгэхээр энэ өөртөө итгэх сэтгэл засал, өөрийнхөө гомдол, энэ бусдыг үзий хадаад байгаа эсвэл энэ сөрөг итгэл хөндлөлтөй холбоотой энэ траума, сэтгэлийн гэмтэлтэй холбоотой зүйлийг сэтгэл заслаар явуулах. Дээрэс нь дотоод эмгтээлэг цор ганц дүрээ гаргаж ирэх сэтгэл засал байна. Тэгэхээр би яагаад ингэж өөрийгөө өөрчлөөд яваад байгаа гэхээр би ингэж дотоод цор ганц эмгтээлэг дүрээ гаргаж ирж байгаа байхгүй. Бид бүхэн чинь энэ хороо дэлхий дээр ганцхан хувилбар байхгүй тий. Тэгэхээр өөрийнхөө дүрийг ингэж гаргаж ирэх нь хамгийн чухал юм байна. Тэгээд дээрэс нь сэтгэл зүй болоод гадаад байдлаар бас гарах нь хамгийн чухал юм байна. Тэгжиж бид нар өөрийгөө хүндэлж эхэлдэг юм байна. Дээрэс нь нөхөртэй хайрлагдаж эхэлдэг юм байна. Анх бид нөхөртөө юугаараа татсан бэ гэхээр
цор ганц эмгтээлэг энэ дүрээрээ л татсан байхгүй да. Тэгэхээр бид нар амьдралын явцад ээж болох гээл олон үүрэг хариуцлагын хүрээнд өөрийгөө гээч гэсэн явдаг эмгтээчүүд бид яадаг вэ гэхээр нөгөө л нэг дэлбэр нөгөө л нэг навсайн гэж яриад байдаг. Тэгвэл энэ бүхнийгээс салцгаая хэдүүлээ. Заавал өөрийнхөө буцаад мартагдсан өөрийгөө гаргаж ирээ л да. Сая апдейт нэг сургалтын хүрээнд манайхан өөрийнхөө дотоод эмгтээлэг дүрийг гаргаж ирээд төгсөлтийн уулзалтан дээр яг ингээд өөрийнхөө дотоод эмгтээлэг дүрдээ зориулаад хувцс аваад тэгээд үсээ засаад ингээд бүр ингээд маш хөөрхөн болоод ирцгээсэн байхгүй. Тэгэхээр яагаад бид нар ингэ зүрх сэтгэлээ хөглөөд өөрийгөө ингэ дотроос нь гаргаж ирж болдгоо юм бэ те. Тэгэхээр нөгөө нэг гоё охин хайцсан юм бэ. Өөртөө ихтэй, бардам, ихэмсэг, эсвэл юм инхри охин хайцсан юм бэ гэдэг дээр тэрийг гаргаж ирэх юм. За дараа нь 3 дахь нь юу гэдэг вэ гэхээр би мөнгөний ихтгэл үнэмшил дээр ялангуяа мөнгөтэй харилцаан дээр бид бүхэн алдаатай байдаг. Мөнгөтэй харилцах дээр яагаад алдаатай байдаг гэхээр би чинь одоо яг үнгээд хэлдэг одоо би чинь багтаа нафлон дуртай төв зороод нафлон авахаар ингээд өчгөл гүдэг байхгүй. Тэгээд жишээ нь өөр дээр тайлбарлаж байгаа шүү. За тэгэхээр тэр нафлон хаанаас олддог байсан гэхээр манай аав чинь төмөр замын хүн. Тэгэхээр ээж нөгөө түүзнээс ингээд зээлэд өгчдөг гэсэн байхгүй. Тэгэхээр би мөнгөний ихтгэл үнэмшил хаанаас үүссэн бэ гэхээр мөнгө чинь зээлэд авчт юм. Мөнгө юус надад харагддаггүй. Тэгээ ингээд мөнгнөөс олж дандаа хэрүүл болдог гэр бүлүүдэд ингээд хэрүүл болоод аав ээж ингээд мөнгнөөс олоо хоорондоо хэрэлдээд байгаа. За хувь чадвар холбогдороо манайхаа энэ сургалтанд орох. За тэгэхээр энэ мөнгөний харилцаан дээр би ямар алдаатай ойлголттой юм. Бид нар чинь хүүхэд байхдаа илүү зүйлийг ингээд сөрөг итгэл үнэмшлэр ойлгоод авчдаг байхгүй. Мөнгө гэдэг чинь аюултай зүйл юм байна. Мөнгө гэдэг чинь баба юм байна гэдээ ойлгоцсон. Тэгсэн чинь мөнгө чинь баба зүйл биш ээ те. Мөнгө өнөөдөр таныг төрөхөд чтэй хэрэг болдог, нас ороход чтэй хэрэг болдог зүйлтэй. Тэгэхээр мөнхийн бид нар мөнгөтэй харилцах юм чинь мөнгөний харилцаа гэдэг зүйлийг сайжруулахгүй бол ихэнх хүмүүс ингэдэг те. Би мөнгө дургүй. Мөнгө тэм чухал биш гэсэн мөртлөө өдөр шөнөгүй мөнгөний араас ажилдаг. Дээрэс нь мөнгийг үзээ яддаг болохоор мөнгө тэрэнд олддоггүй тийм байдалтай байдаг. Тэгэхээр би яг энэ хүмүүсийн нэг байсан. Тэгээд энэ харилцаагаа засч яваад миний орлого дээшилсэн байхгүй. Тэгэхээр яг энэ дээр яг энэ мөнгөтэй холбоотой далд хумсар суудсан сөрөг итгэл үнэмшлээ өөрчилж бид нар цаашаа орлогоо нэмэгдүүлэх дээр сэтгэж эхэлдэг юм билий. Тэрнээс нааш ингээд мөнгө гэдэг бол нөгөө бузарбалаа зүйл би одоо ариун тагшин зүйлгээд бид хоёр ингээд мөнгө хоёр аяга хол байгаа байхгүй. Тэгэхээр энэ итгэл үнэмшил дээр нэг ажилтдаг юм. Тэгээд цаашлуул ингээд хэрхэн хүний ихнэр байх вэ? Цаашлуул нөгөө босс эмэгтэй синдром гэж юу юм? Нөгөө ээж супер ээжийн синдром гэж юу юм гэх мэтлэнгээр өөрийнхөө алдаатай итгэл үнэмшлүүд болоод хийж байгаа алдаануудаа өөр өөрөөсөө олж харддаг юм. Тэгэд ингээд цаашаа яваад ингээд өөрийгөө сэтгэл зүг цэгцэлж эхэлдэг л дээ. Бид нар ингээд нийгмээс олоод ингээд ядаж ингээд маркетингийн золиос болоод байгаагаа өөрөөсөө анзаардаггүй. Тэгэхээр нөгөө маркетинг чинь юу гэдэг вэ гэхээр бидний эгодор тэтгсэн маягтайгаар явдаг шүү дээ. Бүсгүй та гоё шүү, бүсгүй та ийм шүү, бүсгүй та ийм шүү. Тэгэхээр өөргөө л нэг юм бүсгүй гээл ингээл бид нар чи эгонд тэтгэдэл явж байгаа болохоос нөхрөө хань ижлээ хаана хажууд маань ингээд зовж зүдэрж байгаа бидний төлөө яаж ингэж зовж байгаа гэж юм эсвэл ингээд яаж хөдөлмөрлж байгаа сэтгэлийн нөхөл олж чадхаа байтлаа хэтэрхий бардам эмэгтэйчүүд болчихсон байдаг л да. Тэгэхээр би эмэгтэй хүний эгог тэтгэл эхнэрийн зөв гэхээс илүү аль алинд нь харилцаан дээр аль аль нь хичээх хэрэгтэй байна. Дээрэс нь бид нар энэ бардам зангаа бас доош нь дарах хэрэгтэй байна. Бид нар ингээд нөхрөө ойлгох, сонсох, хүндлэх, цаашаа харилцаа руу явах хэрэгтэй байна гэдэг дээр илүү төлхөө ярилцахыг хүсдэг. Тэгэхээр мэдээж би төгсдөгөлдөр биш учраас мэдээж өөрөө алдаа гаргадаг, алдаанаас суралцсан зүйлээ бас ээжүүд эхнэрүүдтэй бас хуваалцаад явдаг байгаа шүү. За дараагийн нэг зүйл маань сая үгэн сэтгэлгээний талаар товчхон ярьлаа тий. Тэгэхээр номыг супер унших. За номыг супер унших гэдэг дээр би миний хийсэн үйлдэл байсан бэхээр би хамгийн анх ингээд сэтгэл готролд орчоод өөрөө нэг бас гайгүй эмхтэй болгочих ном зам судлахгүй юу гэсэн чинь ном унших гэхээр нэг болж өгөхгүй лээсэн л да. Тэгээд урд нь ном уншдаг байсан ч гэсэн одоо ингээд ном унших хэрэг балаарсан юм санагдаад. Тэгээд нэг ном уншсан чинь жоохон нойрны санагдаад. Тэгжсэн би нөгөө энэ өөрийнхөө заагаад байгаа энэ хөтөлбөрийг би эхлээд өөртөө хэрэгжүүлсэн байхгүй. Тэгээд ингээд номон дээр ялангуяа хэрэгжүүлэхээр шийдсэн. Энэ толгой дарахын тал мэдлэг өгөхгүй бол би угаас хоосон толгойтой юу хайчих вэ гэж бодоод орлогоо нэмж гэж байхгүй гэж бодоод. Тэгээд тэр номоо уншихгүй. Тэгсэн чинь тэр ном уншсан чинь тэр номын дасгал дээр юу заасан бэ гэхээр эхлээд хэцүү номоо барьж аваа гэдэг. Тэгэхээр би хэцүү номоо барьж авлаа. За тэгээд хэцүү ном нь юу байсан бэ гэхээр уран зохиолын ном. Тэгэд уран зохиолын ном маань юу байдаг гэхээр ядаргаад ч уран зохиолын ном чинь бүр ингээ уянгай хайлал, хөмсгөлийн өвчлээ, бүсгүн үсний нуглаа моглаа ингээд энэ яриа авчин. Тэгэхээр гол юм яриач гэгээд над чи тийм хүнд болохоор айгу ядаргаатай санагдсан. Гэтэ үүний цаанд би юг сурсан бэ гэхээр сэтгэл зүйн хат суусан. Ямар ч номыг их гүйлгээд уншиж болд юм байна. Дээр нь бүр номыг ингээд нэг өдрийн дотор нэг номыг унших арга бэд юм байна гэж арга техник судлаад тэгээ өөр дээрээ 30 хоногийн дотор 30 ном гэдэг челленжийг зарлаад амжилттай давсан байд юм аа. Тэгээ бүгдийн постэр оруулсан байд юм. Тэгээ тэр энэ бүхнийг би нөгөө жоох хүүхдийн хажуугаар хийгээд байгаа шүү дээ. Тэгэд өөртөө маш их урам авсан. Тэгээ тэр үед ингээд надад хүмүүс ингээд баяр хүргэжсэн байхгүй. Доор нь ингээд өдөр болгоо ингээд
дэмжээл доор ингээл сэтгэлдээ үлдээгээл нөхөр бас гайхаад өдрөө болгоо ном уншаад ингээд мэдээж нөгөө хажууд хүн чинь гинт бид нар чинь ингээд дандаа лайв үздэг штэ тий хувц сонарын лайв май үздэг байсан хүн чинь гинт ном уншаад гинт өөрийгөө өөрчлөөд ирэхээр мэдээж хажууд хүн зочирдэн штэ тий. Тэгэхээр ингээд баг багаар өөрийгөө өөрчлөөд эхэлсэн. Тэгэхээр номыг маш хурдан уншиж чаддаг болсон. Энэ хугацаанд би 2 жилийн хугацаанд би 80 гаруй номыг уншсан. Тэгээ эхний жилдээ цөөхний уншсан. Яг бол би дөнгөж арга техник өөртөө хөвшүүлж исэн. Дараа нь ингээ хөвшүүлж сурсныхаа дараа нь ном уншина гэдэг нь бол яг шүд угаахтай адилхан ажил болсон. Тэгээд хамгийн гой зүйл байсан. Тэгээд дээрэс нь уншсан ном өөртөө хэрэгжүүлэхгүй бол өстой гайл шүү дээ. Тий хайр мөнгөний гарц зүгээр цаас гэж үзээд тэрийг хэрэгжүүлэхээр оролддог байсан. Тийм зүйлүүдийг тэгээд зарим нь ингээ өөрийнхөө амьдралд хөвшил болгоод нэг 10 гаруй зуршлыг өөртөө суулгаж исэн. За эндээс нөгөө дуртай юм бол зарим бясалгал йог энэ юунуудыг ном унших ингээд зүгээр л нэг амархан хийдэг болсон зүйлүүд болсон байхгүй. Тэгэхэд эн чинь анх хийхэд бол мэдээж нусаа цартаа наал хэцүүлсэн л та. Тэгээд өөрт залхаж исэн, заримдаа төвчээр алдаж исэн, заримдаа мяарж исэн. Тэгтээ бид нар арднагаа чаддаг л байхгүй. За тэгэхээр ингээд өвгөн сэтгэлгээнд дэрийн зүйлүүдийг хэлэх байна. Дараа нь ингээд дүрслэл сэтгэлгээ гэдэг зүйлийн талаар ярьсан. Тэгээд дүрслэл сэтгэлгээ гэдэг нь бид бүхэн жоохон бахасаа ингээд зураг зурж чаддаг байсан хүн байна уу? Юу ч хамаагүй сараачдаг тий. Тэгэхээр ингээд зургийн авьяастай болон зургийн авьяасгүй гэж бодоод дүрслэл сэтгэлгээ ихэр намайг зураач болгох чинь гэж андуурваа. Тэгэхээр дүрслэл сэтгэлгээ гэдэг нь шүү дээ. Ийм байна л да. Бид нар ингээд зургаар мэдрэмжээ сэргийж идэг. Өнгөийг ялгаах, дээрэс нь бидний дүрслэл сэтгэлгээ гэдэг зүйл чинь 70 хонцорт байгаа учраас бид нар зургаар өөрийнхөө мэдрэмжийг сэргийж идэг. Үг хэлээр илэрхийлж чадахгүй зүйлүүдийг дүрслэл сэтгэлгээр гаргаж ирж идэг. Зургаар илэрхийлж тэрийг өөрийгөө уншиж танин мэдж идэг. Тэгэхээр ингээд дүрслэл сэтгэлгээ за хамгийн ашигтай над юунд хэрэгтэй юм бэ гэвэл боломжийг олж харахад хэрэгтэй. Тэгэхээр би миний өнгөрсөн лайваар дүрслэл сэтгэлгээтэй холбоотой гой кейсүүд байгаа. Тэрийг сонсоорой за. Тэгэхээр хүн болгоныг тойроод иргэн торгон баахан боломжууд байдаг. Боломжууд бол тойрж идэг гэд би баг боломжинд ингээд эргээ явж идэм шүү те. Тэгэхээр энэ боломжийг олж харна гэдэг нь бидний энэ оюун тарих хэрхэн хөгжсөнтэй холбоотойгоор хэрхэн зуршилтаа идэгдээгүйтэй холбоотойгоор байдаг. Тэгэхээр зуршилтаа идэгдэнэ гэдэг нь юу гэж байгаа юм бэхээр өглөө болгон та нэг л хിവэрээ 0 ороод нэг л хിവэрийг шүдөө угаагаал. За нэг л хിവэрэл нөгөө л нэг хувцас өмсөөл. За нөгөө нэг л хിവэрээ хүүхдэд бантангаа өгөөл. Энэ хөвшил донд бидний ялангуяа ээжүүд бид нар ингээд нөгөө хүүхдэд харж явах үед бидний тарих гинтдэг байна л да. Зуршилтаа идэгдэдэг байгаа юм чи. Ядж итл нэгin хിവэр хүүхдэд хүлээ хэвтгэн шүү дээ. Би одоо ингээд баруун тишаараа хэвтүүлээ сурцсан тийм зуршилтаа болсон байсан. За гих мэтчлэнгээр бид нар чи ингээд зуршилтаа идэгдээ тарих маань ажиллахгүй юмыг мартаж санаад байгаач анзаарахгүй явж идэг. Тэгэхээр бид нар энэ дасгалын хүрээнд юу үзэх вэ гэхээр бас мартаж санаад байгаа бол ямаа дахин эргээд яа санах уу гэдэг хүртэл тархины даслууд нь байна. Тэгэхээр бид нар чи мэдхгүй болохоор анхаарал маань юун дээр төвлөрдөг гэхээр асуудал дээр би жоохон мартамхай нөлөө ойлог болоод байна гэдэг ч юм уу. Би эсвэл ингээд сэтгэж чадхаа болоод одоо би нийгмээс хоцорцсон л гэж бодоод байна уу гэх мэтлэн ингээд. Тэгвэл би нийгмээс хоцорж байгаа гэж бодож байгаа ээжүүдтэй нэг хэдхэн өгүүлбэр асууч тий. Би бас ингэж боддог гэсэн бохгүй эхлээд өөрийгөө нийгмээс хоцорж ийн би одоо ингээд гэртээ сууж байгаа ээж. Тий одоо ингээд нийгмээс хоцорж ийна гэж бодоод сэтгэлээр унаа сэтгэл готролд орж исэн. Гэтэл яг үүндээ нийгмээс хоцорж ийна гэвэл гүү байсан. Тэгэхээр би юу хийж чадсан бэ гэхээр гэртээ сууж агаад хүүхдээ харж агаад хийж чадсан зүйл маань юу вэ гэхээр би ажилчин сэтгэлгээнээс гарч чадсан байхгүй. Ажилчин сэтгэлгээнээс гарч чадсан. Тэгээ бүр нийгэмд олон эмэгтэйчүүдэд тусалж болох юм байна. Сэтгэл готролд орсон надтай адилхан асуудалтай эмэгтэйчүүдэд тусалж чадах юм байна. Дээрэс нь ингээд гэр бүл салгаж байгаа. Эсвэл ингээд нөхөртөө асуудалтай эмэгтэйчүүдэд би тусалж чадах юм байна. За өөрийгөө алдсан. Ингээд өөртөө итгэлгүй болсон эмэгтэйчүүдэд би өөрийнхөө асуудлыг шийдсэний дараа тусалж өгч чадах юм байна гэсэн. За тэгээд ингэхээр юу болсон бэ гэхээр миний орлого 6 дахин нэмэгдэж эхэлсэн. За би төрийн албаа агч хата хөсөөдөд ажилдаг байхдаа сард би 500 сая төгрөг авдаг байсан шүү дээ. Яг үнэнгэл тэгээд тэр чи одоо нөгөө их цалин малин буухаар чи нэг болсон болоогүй нэг хэдэн хувц ирдэг шүү дээ. Гахатай хувцнаар тэрийг авч өмсөөр байгаа л тэгэл нэг гар дээр баг мөнгө гирэхгүй баг хасахтайгаа л идэг гэсэн да. Тэгээ би гэртээ сууж байгаа нав хүмүүс гайхаад идэх байхгүй. Заримдаа гэл хүүхдэд тоглоод эрхчлөөтэйгөр би судлах юмаа судлаад хийх юмаа хийгээд хөгжүүлээд харин ч би нийгмээс хоцроогүй төрүүл сэтгэдэг болсон. Тэгэхээр танд ч бас боломж юм, чамд ч бас боломж вэ штий. Бид нар зүгээр нийгмийн хязгаарлагдмал хүрээнд нөгөө ядуу сэтгэлгээ, дээрэс нь нөгөө ажилчин сэтгэлгээнтэй 10 хүндэт хідэн байгааг анзаарч ирсэн үү те. Тэгэхээр нөгөө л нэг ажилчин, нөгөө л нэг ингээд босон болоогүй асуудал дээрээ төвлөрсөн, нөгөө л нэг хов ярддаг, нөгөө л нэг муудалцдаг, нөгөө л нэг нэгийг хэмнэлдэг, нэг нэгнээсээ дээр болгоцсон боловсрлоороо, удам судраараа гихмичлэнгээр илүү элдв зүйлийн эгогоо тэтгсэн зүйлүүд дээр яаж хаашаа явж байгаач мэдгүй хүмүүс явж байгаа. Тэгвэл яг үнэндээ ингээд хүмүүс гайхдаг байхгүй одоо ингээд тийм сургууль төгсөөд ийм сургууль төгсөөд гэл дээд эрдмийн цол зэрэг бүгдийг нь авцсан. Эсвэл ингээд нөгөө зөндөөл угсаа гаралтай гэсэн мэт л өнөөдөр таны орлого хэд вэ гэж асуухаар дуурч чаддаг.
Өнөөдөр хаан сургуульд төгсөж ирсэн магистр, гадаад сургуульд төгсөж ирээ магистр гэж ярьсан мөртлөө төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс зөндөлөдөг. За гих мэтлэнгээр тэгэхээр би нөө ээжүүдтэй урам зориг өгөх гэж хэлж байгаа болохоос биш боловсролыг дийс хийгээгүй шүү заяа. Тэгэхээр бид нар ээжүүд маань дотроосоо бид нар асах боломжтой. Ялангуяа бид бүхэн өөрт өгөгдсөн нөөц боломж гэдэг зүйл байна. Өөрт өгөгдсөн нөөц боломж аюулаас чадвар гэдэг зүйлийг олох хэрэгтэй байна. За тэгэхээр аюулаас чадвар гэдэг зүйл маань энэ хөтөлбөрийн өрөөнд бас аюулаас чадвар дээр төвлөрдөг учраас би яриад байгаа шүү. За аюулаас чадвар гэдэг зүйл маань бид нар нэг хитгэн зүйлийг хязгаарлаж ойлгоод идэгин. Жишээ нь одоо сайхан дуулчвал те гэж дуулмалдаг хүн байх юм бол аюуластай. Эсвэл ингээд нугарч хугардаг хүн байвал аюуластай. Эсвэл нэг сайхан бүжгэлцдэг хүн байвал аюуластай. Бидний мэддэг аюулас үнэхээр хязгаарлагдмал. Гэтэл нөө аюулас гэдэг чинь шал өөр зүйлүүд байна л да. Дэлхийн 7 тэрбум хүнд шал өөр өгөгдлүүд байна. Гэтэл одоо тэрийгэ танин мэднэ гэдэг нь хамгийн том аялал багт чинь бид нар юу гэж боддог вэ? Мэргэжил сонголт нэг 20 мэргэжил донд төөрчдөг. Аюулас гэхэр нэг 10 аюулсан донд төөрчдөг. Тэгвэл бусдыг олох аюуластай, бусдад урам зориг өгөх аюуластай. Миний нэг аюулас нь бусдад урам зориг өгөх, дээрээс нь бусдыг сонсож ойлгох аюулас хийж болохгүй юм уу те болж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр танд ч гэсэн ямар аюулас байгаа. Энэ аюуласаараа хин нэгний амьдралыг өөрчилж чадах уу, тусалж чадах уу гэдэг дээр төвлөрүүл яадгийн бэ. Тэгэл босон болоогүй дотор усны лайв дээр лайк дараад тэндийг хямдрал горилгож сууж ахаар өөртөө ажиллавал тэр хугацаа үнэхээр алтан хугацаа болно. За дараагийнхан зүйл. За дүрслэл сэтгэлгээний дараа бүтээл сэтгэлгээ гэдэг зүйлийг ярина. За бүтээл сэтгэлгээний талаар би Валентинтай холбож их гоё хөөрхөн тайлбарсан байгаа. Тэгэхээр Валентин бүтээл сэтгэлгээ гэдэг зүйл маань за баярлалаа. Бүтээл сэтгэлгээ гэдэг зүйл маань бидний хаа өргөдөг вэ? За энэ дэлхийн хорвоо ертөнцийн дээр энэ бүх зүйлийг бүтээсэн, шин зүйлүүдийг бүтээсэн, энэ микрофоныг бүтээсэн хүмүүс хүртэл бүгд бүтээл сэтгэлгээтэй байдаг. Түүлийн бүтээл сэтгэл гэдэг зүйл бид нар заавал одоо ингээд Apple шиг ийм утас зохион бүтээхгүй маа гэхэд энэ амьдралдаа бүтээлчээр хандах боломжийг олж харах, дээрэс нь аливаа зүйлийг ингээд өөр өнцгөөс нь олж харж сурах гэх мэтчлэнгээр тэгээд бүтээл сэтгэлгээтэй хүн чинь хоёр бизнесийг хооронд нь холиод шинэ инновац үүсгэж шинэ бизнес гаргаж ирч чадагч. Эсвэл бүтээл сэтгэлгээр хандсан аливаа зүйл илүү орлого олдог. Жишээ нь энэ дээр нөгөө эсгий таавчиг яриа л да. Манай ээжүүд гэртээ эсгий таавчиг хийж зардаг ээжүүд зөндөө байдаг шүү дээ. Ойдог. Би яг тийм ээжүүд дээр бас очиж исэн. Тэгэхээр яг тийм ээжүүд яадаг гэхээр эсгий таавчиг нөгөө нэг л хിവэр зэтгээд идэв байхгүй. Нэг л хിവэр нэг зүгээр нэг Монгол хэмээтэй ч юм уу. Түл нөгөө жоохон хүүхд хүмүүний тэр авж байгаа хүнд нь яавал гоё мэдрэмж төрүүлэх вэ? Яавал ингээд тэр хүнд маань илүү гоё хүрэх вэ? Бусад эсгий таавчигнаас яавал өөр байхаа гэдэг дээр жоохон тоглолт хийгээд явах юм бол өөр гэж болох юм тий. Гэх мэтчлэнгээр бид нар ингээ бүтээл сэтгэлгээний дутмагшилтай холбоотойгоор нэгэн хэвийн бусдыг дөрөөс адилхан л юм хийгээд байгаа учраас дампуурдаг байна. За бүтээл сэтгэлгээн дээр ингээд тэг хамгийн чухал зүйл нь бүтээл сэтгэлийг хүссэн үедээ оруулж иж болдог дасгалууд нь байдаг шүү. Энэ дасгал надад маш их таалагддаг. Тэгээд тэрийг байнга хэрэгжүүлж сурч байгаа. Тэгээд байнга ингээ бүтээл сэтгэлгээ ундруулж байгаа онгод гэдэг зүйлийг. За тэгэхээр нөгөө бид нар чинь нөгөө сайхан шүлэг мүлэг зохиод шүү дээ тий. Надаас чамд навчнаас цэцгэнд гэл. Орой мэнд надаас чамд навчнаас цэцгэнд гэл тийм шүлэг зохиож байгаад бидний бүтээлч онгод гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ онгод маань яадаг вэ гэхээр биднийг шин зүйлийг бүтээлчээр хийхэд за ажилтай байгаа бол танд ажиллаж бусдаас илүү сэтгэж сурахад ч их хэрэг болдог байх нэ. Тэгэхээр бүтээл сэтгэлгээтэйгээ заавал ажиллаарай. За дараагийн зүйл нь за бүтээл сэтгэлгээний дараа өнөөдөр би биеийн ухаан гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр биеийн ухаан гэдэг дээр өнөөдөр хамгийн чухал зүйл нь бид нар биеэ танин мэдъя, биеэ мэдэрья. Нөгөө нэг биеийг скант харах гэдэг нь миний энэ хөл өвдөх гээд байгаа юм уу, бөөр өвдөх гээд байгаа юм уу, ходоод өвдөх гээд байгаа юм уу гэдгийг мэдэрдэг хэрнээ. Тэгээ бид нар яадаг вэ? Та хамгийн амархан шилийг сонгодог. За нэг ходоод өвдөж ийн гэх утга ноошв аваад уучдаг тий. За нэг ноошвуугаар аргалчих. За одоо 7 хоногт тустаас одоо сайхан. Тэгээ өвдөх болгоно ноошв авч уусараад хамгийн сүүлд нь юу болдог вэ? Ходоодны архаг өрөвсөл цаашлуул хавдар болдог тий. Гэх мэтлэнгээр бид нар гал унтраах юм уу? Эсвэл тэр дэлхийн нийтийн чиг хандлага, урьдчилан сэргийлэх хангах гонлоо явах юм уу гэдэг чинь бидний сонголт байна тий. Тэгэхээр бид нар энтэй нэг ажиллаад үзвэл яад юм бэ гэдэг дээр энэ дээр ингээд бас скандах дасгалуудыг нэг бүрчлэн заачсан байна. Дээрэс нь бидний бие махбод гэдэг зүйл тархинд холбоотой байдаг учраас бид нар ганцхан гартаа биш энэ зүүн гарах ганцхан байдгүй хоёр байгаа. Тэгэхээр би одоо нэг бурхан багшийн нэг юу харж ирсэн нь манайхан бурхан багшийн нэг ингэсэн гарнууд. Тэгэхээр бид нар яг энэ шиг бидний тарих гэдэг зүйл маань энэ гартаа холбогдохын тулд тархин дотор гар байгаа гэдэг мессеж ирдэг байна л та. Тэгэхээр энэ дээр энэ хэсэг нь гэмтчих юм бол нөгөө мэдээ алдалт болдог мэдэнтэй манайхан. Тэгэхээр энэ мэтлэнгээр бид нар өөрсдөө бие мэдрээс урчаа. Өвдөхөөс өмнө нөгөө хилж ирдэггүй хийсч ирдэг мэрдэг гэж ярьж яхаар хилээд ирддэг шүү дээ өвчин чинь. Хилдэх явахгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө мөрийдэг гэсээр хагаад хамгийн эцэст нь тулсны хойно яадаг гэж тэгээд баха имлэгүүд одоо тэр хавдрын хажуудээс имлэг чи нэг давхар өссөн чи 7 давхар өссөн бэл эрүүл мэндийн бизнес ийм хурдтай өсөж гинэ тий. За энэ дээр юу бодож байна? За дараагийн зүйл нь
биеийн ухаан дууссан те. Тэгэхээр маргааш би ямар сэтгэлгээний талаар ярих гээд байгаа вэ гэхээр сэтгэл хөдлөлийн ухаан гэдэг зүйлийг ярина. Тэгэхээр энэ миний хамгийн дуртай тэгээ миний ганц ялан дийлж чадсан хамгийн хүчтэй зүйл. Тэгэхээр энэ юу гэхээр сэтгэл хөдлөлийн ухаан гэдэг дээр би чинь ийм ааштай байхгүй. Би ийм ааштай байсан. Тэгээ гомдомхоо байсан. Сэтгэл хөдлөлөөс авчдаг байсан. Уурлахаараа тэгээд ингээд ямар ч хамаагүй үйл хийждэг ийм энэ хорвогийн нөгөө хамгийн гэмтэлтэй хүн байсан байхгүй. Тэгэхээр ингээд сэтгэл хөдлөлийн ухаан гэдэг зүйлийг шийдэж яах вэ гэхээр сэтгэл хөдлөлийн жүжиг тоглохоо болно. Бид нар ингэдэг гэлтэй өөрийнхөө сөрөг бодолд итгээл баахан жүжиглж явна. Эсвэл ингээл нөхөртөөгөө муудалцах, үр хөвгтрөөгөө уурсныхаа дараа бид нар хилээ хацдаг. Чаавс би яах гэж юм байлаар өглөж вэ ч юм уу. Эсвэл би яах гэж юм үйлдэл хийж вэ ч юм уу. Эсвэл ингээд дандаа харамсаад сэтгэл хөдлөлөөрөө хандсан хүмүүс дараа нь дандаа эвгүй байдалд ордог байх шүү те. Би бол зөндөө эвгүй байдалд орж исэн. Ингээд ууралж мууралсныхаа дараа ингээд дараа нь ингээд гимтэй мэдрэмж аваад тэгээ буцаал нөгөө нэг аргадах гэж юм үйлдэл хийсээр хагаад удирдлаганд нь орсон байдаг байхгүй бид нар ч. Хитрхи сэтгэл хөдлөлтөө хүнийг сэтгэл хөдлөл тайван байдаг хүмүүс удирдах чаддаг. За тэгээд энийг нэг ажиглаад үзээрэй. Бид нар ингэж боддтой ууртаа ааштай омгтой хүмүүс хүнийг удирдах гэж боддог. Гэвч тайван энэ алиа үйл явцыг саруул ухаанаар харж чаддаг хүмүүс удирддаг. Өө миний хүүс ирсэн үү? За тэгэхээр хүүгээ унтж байгаа дээр би лайв амжуулж байгаа. За ээж нь одоо дуусгалаа. За гих мэтлэнгээр тэгэхээр энэ сарын 20-нд зарлагдах Update Mind 3 хөтөлбөрт маань ороод ирээрээ. Тэгээд бараг 90 дахин хямдарсан үнээр ганц удаа явах чаа. Тэгэхээр өөртөө ажиллах, сэтгэл засалтай ажиллах. Дээрэс нь сэтгэл гэмтэлтэй ажилласныхаа дараагаар би юу гэдэг вэ гэхээр талархлын 28 хоногийн челленж өгдөг байгаа. Тэгэхээр зүрх сэтгэлээ талархлаар дүүргэсэн хүн буцаад амьдралдаа талархах зүйлүүдийг оруулж ирдэг. Тэгэхээр манай сурагчдын үр дүн дээр юу байсан бэ гэхээр дандаа талархам зүйлүүд орж ирж байсан. Нөхөртэй харилцаж эхэлж исэн. Тэгээд бүр цаашлал суглаанд хожиж исэн. Эсвэл ингээд нөгөө цаагаараа таны зүрх сэтгэлд юу вэ? Тэрийгэ хорон ертөнцөөс татдаг учраас тэгээд бүр нэг хүн маань машинтаа олж исэн. Тэгээд гих мэтлэнгээр нэг гайхалтай ичэд юмнуудыг ярьдаг байсан. Тэгэхээр энэ зүйлүүд маань бидэрт дотоод ихтгэл өнөмшил цаашлуул энэ хүч чадал гэдэг зүйл байдаг. Энэ нь юунд байдаг вэ гэхээр бидний даалт ухамсар эрэг байна уу, сөрөг байна уу, програм нь ямар байна гэдэгтэй шууд холбоо уялдаатай байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг би та нартай өгч чадах байна. Тэгэхээр өөртөө 30 хоног зориулах, тэгээд тухлаг бүсээсээ гарах, тэгээд за зөвхөн шулуухан дэлгээд энэ новшин байдлаасаа гарах нь ороод ирээрээ. За тэгээд нэг иймэрхүү багш байгаад идэв шүү. Тэгэхээр хамт өөрийгөө өөрчлөлээ. Тэгээд шинэ боломжийг олж харж чаддаг болъё. Дээрээс нь энэ тархитлагоотойгоо ажиллая. Тэгээд хязгааргүй нөөц боломж зөвхөн тархинд байдаг. Тэгээд бас зүрх сэтгэлд. За тэгээд энэ лайв ингээ өндөрлөе.